24259-ыг хамгийн ойролцоох 100-аар тамил. За ийм төрлийн бодлогыг бодох нь их энгийн гэдгийг та нар ойлгох байх. Гэхдээ багш нь хамгийн ойрхон 100 руу тамилна гэдэг нь юу гэсэн үг болохыг харуулъя. За тоон шулуун зуръя. Энд ч тоон шулуун зураад 100-ийн оронгуудыг тэмдэглэе. За 24100 гэж агаад 24100 гэж агаад 24200. За дараагийн 100 нь 24300. За тэгээд дараа нь 24400 байна. За энэ ч багш нь зөвхөн 100-уудыг нь тэмдэглэж байна. За 100-100-аар нэмэгдүүлсэн байна. За тэгэх юм бол энэ тоон шулуун дээр 24259 хаах нь байх үлээ. За тоон шулуунаа харах юм бол 24200-аас их 24300-аас бага гэдэг нь илэрхий байгаа. За 259-ийн хувьд энэ хоорондын зай 100. За 59 бол за энэ хавьд байна. Өгөгдсөн тоо маань бол энэ хавьд байна. За 24259. За ямар нэгэн тоог хамгийн ойрын 100 руу томил гэх юм бол энэ 100-100-аар нэмэгдүүлсэн тоо руу томилно л гэсэн үг. Тэгээд аль ойрхон байгаагаар нь томилно гэсэн үг. За хэрвээ ийм байдлаар бодох юм бол нүдэн баримжаагаар харах юм бол энэ тоо маань 24200-аас илүү 24300-д илүү ойрхон байгааг харж байгаа үстэй тийм ээ. Тэгэхээр 24300 руу томилно гэсэн үг. За хамгийн ойр 100 руу томилохоор хариу нь 24300 гарна. За үүнийг хамгийн ойрын 100-аар гэж нэрлсэн учир нь бол одоо та нар агуулгаар нь ойлгосон байх. Хамгийн ойрын 100 нь 24300 байна. Харин илүү амархан эсвэл илүү механик арга нь 24259 гэсэн тоогоо хараад за энд дахиад бичье. За хамгийн ойрын 100 руу томилох гэж байгаа болохоор 100-ийн оронг нь харна. Энд 100-ийн орон байна. 100 руу томилно гэхээр 100-ийн оронгоос хойш ямар ч тоо байхгүй. За зөвхөн тэгүүд болгоно гэсэн үг. Тэгэхэд бол томилж байгаа оронгоос нэгээр бага орон харна. За энд 100-ийн орон байгаа болохоор энэ 5-ыг харна гэсэн үг. Хэрвээ энэ тоо 5 болон түүнээс их болвол 5, 6, 7, 8, 9 болвол дээш нь томилно. За энд 5 буюу түүнээс их болвол дээш нь томилно. За энэ тохиолдолд энд 5 байгаа учраас 5 буюу түүнээс их байгаа учраас дээш нь томилох буюу 24000-аас дээш нь томилно гэхээр чинь энэ хоёрыг 3 болгоно гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол нэгээр нэмэгдүүлнэ. За тиймээс дээш нь томилж байна. Тэгэхээр 24300. За дээш нь томилно гэдэг маань ийм учиртай юм байна. За бүгдээрээ одоо эсрэг төрлийн нэг жишээ үзүүлье л дээ. 24249 байлаа гэж бодоод үүнийг хамгийн ойрын 100-аар томилох бол хамгийн ойрын 100 руу томилно гэхээр 10-ийн орон руу харна. За энэ нь баруун тишээ нэг орон шилжинэ гэсэн үг. Тэгэхээр 5 буюу түүнээс их биш байна тийм ээ. Тиймээс доош нь томилно. За доош нь томилохдоо анхааралтай байх хэрэгтэй. Энэ хоёрыг багасгах гэсэн үг биш. За зүгээр л зөвхөн энэ хоёр байна, тэр чигээрээ байна л гэсэн үг. Харин энэ хоёрын ард талын бүх тоог тэг болгоно гэсэн үг. За тэгэхээр 24200 болно. За доош нь томилохдоо ингэж томилдог юм байна. Дээш нь томилох юм бол 24300 гарна. Зөв байгаа биз? За 24249 бол яг энэ хавьд за бараг энэ хавьд байна. Тэгэхээр 24200-д илүү ойрхон байгаа нь харагдаж байгааз. За доош нь томилох үед 24200 хамгийн ойрхон 100 нь байх нь байна. Харин өгөгдсөн бодлогын хувьд болохоор 24259-ийн хамгийн ойрын 100 нь 24300 юм байна.